4.6 кадийн 2 арилжаа. Тэгэхээр энэхүү хоёр арилжааг хэрхэн хийснийг хамтдаа харцгаая. Кадийн дээр үндсэн үлгэн daily time frame тухайн үед down trend selling zone-тай байсан. Тэгэхээр daily time frame эсрэг байдна гэдэг бол өөрөө daily time frame counter trend-ийн арилжаа учраас маш сонирхолтой болгож өгч байгаа энэ арилжааг. Daily time frame down trend selling zone-тай tracing төлөв их боломжтой. Яагаад гэх юм бол өмнө өрөөнүүдийн дараалал одоо дэмжлэг болж өгч байгаа. Swing high-уудын одоо дэмжлэг гэж ойлгож болох юм хөдөлгөөн байсан. За өмнө өрөөнүүдийн дараалал нь одоо дэмжлэг болж өгч байгаа үндсэн хөдөлгөөнд дээш өсөх бүрэн боломж магадлал байгаа. Үндсэн хөдөлгөөн daily time frame өмнө өрөөний дарааллын дээр дэмжлэг авсан үндсэн хөдөлгөөн дэшээ бол daily time frame өмнө оролцооны дэмжлэг одоо дараалал болж өгч байгаа зон руу өсөх бүрэн боломжтой байсан. 4 цаг дээр хөдөлгөөн тухайн үед down trend selling zone-тай байсан, tracing төлөв аваад ирсэн байсан, impulse явах боломжтой байсан. Ерөнхийдөө бол tracing төлөв өмнө байсан impulse төлөвийн Fibonacci 23.6 level-тэй байсан, доош унах боломжтой байсан боловч та бүхний харж байгаа шин daily time frame-ийн үндсэн swing high-ийн support нь дэмжлэг болж өгөөд хөдөлгөөнийг бол цааш нь унгаагүй. Энэ дэр юу үүсэх вэ гэхээр impulse хөдөлгөөн явах боломжгүй болоод tracing төлөвийн шинээр үүсэх боломжтой бас гадна. Хэтэрхий их эрт tracing төлөвийн дахин ирж байгаа учраас үндсэн хөдөлгөөн дээр маш хэмжээний buying volume нэмэгдэж орж ирээд хөдөлгөөн бол дэш reverse хийх боломжтой байсан. За энийг бол би live analysis-аар бүтэнсээ өдөр өвөмдөө бол ярьсан байсан хөдөлгөөн. Тэгээд үндсэн хөдөлгөөн маань мэдээж тэрний дагуу reverse хийгээд дэш үссэн бооз. За тэгвэл daily time frame-ийн үндсэн support дээр ирээд хөдөлгөөн маань 30 минутын дээр 30 минутын down trend-ийн хөдөлгөөнтэй байсан. 30 минутын down trend-ийн хөдөлгөөнтэй байж байгаад өмнө өрөөгөө uptrend buying zone төвшилсэн. Uptrend buying zone төвшилсэн байсан хөдөлгөөн маань tracing төлөв авчирсан. Tracing төлөвийн Euroline candle-ыг үүсгэж өгсөн. Euroline candle-ыг үүсгэмэгс бид нар арилжаанд орсон. Тэгээд эхний 2.6 дараа нь дахиад бид нар tracing төлөв ирээд Euroline candle үүсээд engagement candle гармагс дэшээ баяжсан. Дахиад 2.1-тэй 4.6 хариг авсан. Энэ бол Kadian.